Та яг одоо Ганагийн сувагтай Ганагийн сувагт давтай морил. Зохиолч Чин Зүргийн халиун надтай үлдээж номноос. Тэд нар шингэхийг харах тийм ч сайхан биш. Шингэж алга болж байгаа л үзэгдэл. Үгүй болж байгаа ямар ч зүйл сайн сайхан бодол төрүүлдэггүй. Харин мандаж байгаа нь харавал өөр хэрэг. Урам зориг өгч, амьд байгаагаа ухаарахад минь дэм болж, талархал хайр мэдрүүлдэг хэмээн Совда нэг химнэлээр ая дуухан сонжруулж хилээд, чармай нүцгэн биеэ ил гарган хүнжлөө баруун хөлөөрөө тийрэв. Нарны тухай өөдрөг яриагаа дуусгахаас хэдхэн секундын өмнө хүнжлөө тийрсэн нь тэр. Толгор цагаан арьс, өсвөр насны дөнгөж ургаж буй мэд, жижигхэн 2 мэм, мөрнөөс нь дээш 2 см орчим тайрсан ус, жижигхэн ирүү, мөхөлцсний толгой бүтнээрээ багтахааргүй жижигхэн ам, шонтхор хамар, давхраатай нүд гэд ерөнхийдөө дунд сургуулийн сурагч шиг гадаад төрхтөж, нас нь аль хэдийн 20 давсан бүсгүй. Баруун гарынхаа шуун дээр жижигхэн эрвээхэн шивээстэй агаад хайлтгарвал арзгар сарзгар мэнг шиг харагдаж зарим нэг хүнд таагүй мэдрэмж төрүүлмээр. Яг тогтоод харвал тэр жижигхэн хэрн тун нарийн урлаж хийсэн цэнхэр далавчид нэгэн төрлийн зүйл үзэгслэн тэрвээхэн шивээс агаад нүд салгалгүй хэсэг ширтвэл хөдөлж буй мэд сэтгэгдэл төрүүлнэ. Түүнийг яагаад богинохон настай энэ шивжийг гартаа үрд мөнхөлснийг өмнө би асууж байгаагүйч тэр талаар эргцүүлж байсан удаатай. Тэгээд ямар ч сэжим олоогүй юм. Хүнжлөө тэрэн эхээс төрсөн биеэ бүтнээр нь үзүүлэхэд би түүний 2 өвдөг радиусаараа 5 см орчим эзэлхүнтэй шалбарсныг харав. Тогтсон шархны 5 хийгээд харагдах байдлаас нь шинэхэн авсан шарх гэдэг нь тодорхой. Совда 2 гараа толгойн ардаас л авчлан тааз ширтэн чимээгүй ихэн хэвтэн. Чимээгүй байтал хэсэг хугацаанд үргэлжилсэний эцэст. Ингээд чи их сонин залуу юм аа. Надаас уйдахгүй байна уу? Гээд баруун тийшэргэн тухайгоо нугалж толгоогоо түшээд чанх ихсэл чарлаа. Үгүй дээ. Ер нь хүн хүнээс уйддаг юм уу? Гэж намайг хэлвэл. Мэдгүй л дээ. Гэхдээ надад чамаас өөр ингэж байнга шахуу уулзаад байдаг хүн байхгүй. Ер нь нэг уулзсан үнтэйгээ дээд тал нь 3, заримдаа 2 уулздаг. Ганц удаа уулзаад өнгөрсөн нь хавгүй их. Чи бид хоёрын нөхцөл байдал өөр шүү дээ. Уучлаарай, би арай шулуухан хэлчих шиг боллоо. Чи бид хоёрын хэмээн өгүүлбэрээ шинээр эхлэн дуусгах гэтэл Совда 100 гарынхаа 7 хуруугаар уруулыг минь дараад. Үнэн. Бид хоёрын нөхцөл байдал ондоо. Би хэрэггүй дэмий зүйл асуучлаа. Өнөөдөр надад мөнгө шилжүүлээд хэрэггүй шүү. Надад угаасаа таалагдсан болохоор ажил биш, хэн хэнийгээ зугаацуулсан гэж бодъё. Гээд уруул дээр минь удтал үнсчгээд босов. Тэр явсаар ариун цэврийн өрөөнд орон ус гоожуулан угаал үлдэж эхэллээ. Дуудлын гэрэл муутай өрөөнд намг ноёлно. Том цонхыг нь бүрэн далдалсан улаан хүрэн хамбан хөшиг өрөөний гэрлийг бүрэн хаасан тул тасаранхуйг зөвхөн орны толгойд ирэх жижигхэн гэрлэл тэр бүхэн тэндээ чадан ядан гэрэлтүүлэх гэж айдана. Сүм их төдий 2-3 алхмаас цааш ямар ч зүйл харагдахгүй бүүдгэр өрөөнд аниргүй намгүм. Би босож хүрэн хамбан хүн төшгийг 2 тийш ярж цонхоор харвал дуграг улаан том нар дуртай дургүй сүлийн хидхэн хүч муутай цацарга хум хаydаж байв. Хэдийгээр Совдагийн хэлснээр хүчгүй сул дорой үгүй болж дүр зурагч гэлээ. Надад эсэргээрээ илүү үзэсгэлэнтэй, илүү нууцлаг, олон зүйлийг ойлгуулах гэж хичээх дүр зураг шиг санагдав.
Удалгүй улбартан жаргах алтан нарны сүүлийн цацрагуудад зугуухан доошилсоор бүрэн шингэж дуусахын алдад бороо дусгнаж эхэллээ. Ганц нэг бороон тусал подхийн унах нь сонсогдовч нүдэнд харагдахгүй. Би эхээс төрсөн биеэрээ том цонхны өмнө бороон дуслыг чагнан ямар нэгэн зүйлийг тэр дундаа нар шингэхийн сайхныг ботон зогслоо. Улаанбаатарт хэдийн бүрүй болжээ. Цагаан гэгээ тасарч одод тодрох үед сувда уснаас гарч ховцсон өмсөд гарахад бэлэн болсон байв. Тэр тамхи асан ариун цэврийн өрөөрөө буцаж ороод тамхич татж болохгүй ядаргаатай болчихсон гэлээ. Хэн гэж намайг асуувал хүн бишээ энэ буудал. Угаасаа тамхи татж болохгүй болоод удаж байгаа үсттэй. Энд бол саяхны хүртэл татчихсан юм уу? Хизээ дахиж уулзах уу? Хизээч болно дөө. Тэгвэл би залгая. Харин дараагийн удаа цалингаа авна шүү. Гээд инээхтэн. Тэр мэдээж асуудалгүй шүү дээ. Ингээд өнөөдөр хийх ч гэсэн авал та зүгээр бэлэг гэж бод. Гүй юм бэлэг гэж байх уу? Заавал өгмөр байгаа бол бэлэг аваад өгчгөлтөө. Мөнгө биш бэлэг. Юу ч хийж болно. Үнэрхэж чамрахгүй. Гээд дахин инээмсэглээд утаага агаар жуулагч руу чиглүүлэн хүчтэй үлээлээ. Би энэ хооронд ванны ирмэг дээр шалдан өгзгөрөө суулаа. Шаазан ван энгийн үед хүйтэн байдагч сувда халуун усанд ороод удаагүй тул бүлээхэн. Болж байна. Би мэдээд бэлэг аваад бэлдэж бай. Чи залгаарай. Гэвэл тэр тамхи татаж дуусан ишийг нь жорлонд хийж урсгаад миний уруул дээр зөөвлөхөн үнсчгээд гарч явлаа. Тэр үргэлжил төрийн албаагчиг ховцослтгийг эхэндээ гайхдаг байсан ч одоо нэгэн тасчээ. Сувда хизээч бие үнэлэгч шиг гүйдээлээ зарим охид хүүхнүүд шиг ил тод ховцос өмсөж байсангүй. Бараан өнгийн хослол, цавирсроочг, хар шилэн амьс, дунд цэргийн юм уу өндөр өсгийтэй гутал өмсөн. Хавар намрын цагт дотоодын ноолууран хүрэм юм уу брендийн цов тэргүүтэн өмсөж үнэтэй шилзүүн. Өвөл хэн хүний нүдэнд өртөөд байхааргүй хар бараан өнгийн күрдэг эсвэл нэхийн өмсөн. Ер нь түүнийг ямархуу төрлийн ажил төрөл хийдэг болохыг гадна байдлаас нь хэнж тааж хэлэмгүй. Харваас эдийн үндсэнг мэддэг. Гэхдээ жор тунг нь тунчиг таруулдаг нь надад маш их таалагддаг. 2 жилийн өмнө нэгэн клубт сувдатай анх танилцсан юм. Байдгал нэг үдэш. Уг нь би клубт орохыг нэг хүсээгүйж ажлын залуучуудыг дагаад олон жилийн дараа орсон юм. Чанга хөгжим, нүдгэл басан гэрэл, бүгчим халуун орчин гээд бүх зүйл нь надад тааламжгүй байсан ч түүнтэй таарснаар байдал арай дээрдсэн юм. Удалгүй танилцах үйл явц жам ёсны дагуу өрнсөн. Би түүнд дөхөж очин уух юмар дайлах жижүүрийн арга хэрэгэлсэн. Тэр ч үнэрхэж үгүйсгсэнгүй саналыг хүлээж авсан л д. Одоо бодоход тэр өдөш би мундаг сайндаа түүнтэй танилцаагүй. Харин түүний хүлээж байсан хэн нэг нь ирж амжихгүй болсон байхаа гэж боддөг юм. Шөнийн 3 цагийн үед ярилцаж төхрөөд манад очсон. Үйл явдал ч бодсны дагуу өрнөж, үүрийн 5 цагийн үед тэр явхаар зэхэж эхлэх үедээ надаас маш боловсон байдлаар ажлын хөлсөө авах тухай ойлгуулж чадсан юм. Тухайн үед яг юу гэж хэлсний сандгүйч төлбөр төлөх ёстойгоо ухамсарлаж байсан үнэн. Учир нь яагаад ч юм түүний энэ үг үйлдэл байдгал нэг бие үнэлэгчиг санагдааг байгаад түүнд мөнгө төлөх нь шудраг ёсонд нийцсэн үйл гэсэн бодол цаанаасаа төрсөн юм. Дэлгүүрээс бараа авсан л бол төлбөрийн төлөх үүрэгтэй шиг. Учир зүгөө олж төлбөр тооцоо дууссаны дараа түүнийг цай угаад явахыг ядахсаар зөвшөөрүүлж чадсан. Шал увхан босож, ус буцалган хаа сайгүй зардаг дүрдэг цайг хандлан дайлах зураа элдв зүйл ярилцсаар өглөө болгосон юм. Түүнээс хойш боломжтой үеийн таруулан орой ойрхон уулзсан. Боломжтой үе гэдэг нь түүний завтай үе л дээ. Ихэнхдээ оройн цагаар уулздагч хаяахан өдрийн цагаар амжуулан уулзсан удаатай. Сүүлийн үед сувда надаас мөнгө авах нь цөөрөөд байгааг анзаарсан. Жилийн өмнө нэгэн учрлын дараа тэр бэлэг шүү гэж хэлээд мөнгө авалгүй өнгөрөөсөн бөгөөд түүнээс хойш удалгүй дахин нэг удаа мөнгө аваагүйгээ мөн л бэлэг шүү гэсэн юм. Мөнгө авахгүй тохиолдлуудын зай ойрцсоор өнөөдрийн ердөө нэг уулзалтын дараа дахин давтагдж байгаа нь энэ.
Түүний энэ байдалд ээлдэг юм бодохыг хүссэнгүй. Мөнгө авбал шудраг, авахгүй бол шудраг усаа гэж харин бодохгүй. Ер нь сувдатай харилцаанд тэгтлээ гүн гүнзгий бодолт хийхийг хүсэхгүй. Нэхвэл өгнө, нэхгүй л өгөхгүй. Харин энэ удаад тэр бэлэг авч өгч болно гэсэн нь сонирхолтой санагдлаа. Тамхи-хасан түрүүхэн сувдагийн зогсож байсан байрлалд очиод агаар жуулагч руу утаагаа үлээлээ. Би түүнээс хавгүй өндөр тул тамхины утаа илүү богино зайд агаар жуулагчид сорогдоно. Тэр хооронд тамхины өтгөн саарал утаа үлөөрө туйлсан гэмээр хэлбэр дүрс үзүүлсээр хормын төдий огт байгаагүй мэт алгуулна. Тамхи дуусаж ишин журлангийн усан дунах хүртэл утаа агаар жуулагч руу сорогдох болно. Би аажуухан хувцаслаж өрөөг орхин гарлаа. Зочлох ажилтан дөрөвний түлхүүрийг хүлээлгэн өгч үүдний иргэдэг шилэн халгаар гарч одов. Харанхуу болсон ч дулаахан. Түр зургийн чиглээ овоо усархаг бороо бололтой замаар ус тогтжээ. Шонгийн гэрлийн гэрэл түлэг болоод үйл үе тэнгэрт дүүхэлзэх сарны тусалыг долцсон жижиг том тогтоолууд энд дэндгүй. Агаар борооны дараах сайхан үнэрийг өөртөө шингэн тарих толгой амраах шидийг олсон мэт санагдана. Такси юм уу автобусан цуулгаалгасаар гэрийнхээ гадаа ирэв. Гэртээ орж гутлаас олиод зочны өрөөний буудан дээрээ суулаа. Айх тэр ядраагүйч хоёрчудаа ирэмийн ажил хурдан хугацаанд хийж бараг 3 км шахуу алгасан тул хэрэндээ ядарч байв. Хөрөгчнөөс 0.5 хэмжээтэй лаазтай пив гарган уув. Буудан дээрээ суумаар байсан ч шар харигуу хүсэл намайг босгож дөнгөсөн юм. Маргааш ямар ажлууд хүлээж байгааг санах гэсэн ч томтой зүйл санагдсангүй. Алж ядарсан би минь хүйтэн шар харигийг таатай нарахгүй хүлээж авна. Зургтаас авал Леноны Jealous Guy дууны клип явж байв. Уг нь энэ төрлийн дуу явхааргүй сувг юмсан. Дандаа ловлстрийн маргаан гарч байдаг энэ сувгаар Леноны дуу явахын чинээ сонссонгүй. Гэхдээ яагаад болохгүй гэж хэмээн бодмогц нэгэн учрал зурсхийн санагдав. Мэдээч Леноны дуунаас болсон л доо. Би хөрөгчнөөс шин шараарыг авч задлаад өмнөө тавин нүдээ инлээ. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. 10 жилийн өмнө нэг бүсгүйтэй танилцж байлаа. Уг нь ч танилцъя гэсэн санаа бодлого байсан. Тэгээд ч амьдралд зорж төлөвлөж нэгэнтэй танилцсан гэхээс илүүтэй хувь заяаны ирэхээр танилцсан хүмүүс олон байдаг биз. Тэр явдалч хувь заяаны зураг байсан болов уу? Учир нь тухайн үед би хэн нэгэнтэй танилцах байдаггүй. Өдөр хоногуд хэрхэн өнгөрч байгааг ч анзаарах сөхөөгүй ажиллаж байсан үе. Хаврын тэр нэгэн орой олон хоног толгой эргүүлж стресс нэмсэн хурлын дараа салж унах гэж байгаа бие мах бодолоод хідэн талаас чадаар сүл бүвлсэн мэд цоорч нүглэгдсэн тарих толгоогоон сэргэх зорилгоор уушны газарт очсон юм. Хотын төвд байршилтай ч үйлчлүүлэгч цөөтэй. Тамхины ихүн үнэр шингэсэн багавдар уушин газрыг нэгэн танил маань түрээслэн ажилуулдагч өөрөө тэр бүр харагдаад байхгүй. Байрлал нь хотын төвд болохоос бусдаар тэгтлээ зорж очиод байхааргүй байдаг л нэг газар. Танил маань өөрөө байхгүй үед эхнэр нь болох нуруулаг хүүхэн л голцсон байдаг. 4-р сарын 1 орой би зовлонд хуралд хэдэн өдөр хамтдаа тамлагдсан ажлын 3 залуутай өнөөх уушны газар зочилж цэвхүйтэн пив залгилж өгсөн юм. Хүний 6 пивний дараа 2 нь нилээ муудаж харьцаасан бол эхнэр хүүхэдгүй манайдаа л хамгийн хөдөлгөөнтэй нь болох 20 дөнгөж гарч байгаа царайлаг залуу маань утсаар хэн нэгэнтэй тасралтгүй ярьсаар удалгүй уусан юмныхаа мөнгийг ширээн дэрвэлтэйгэд явчихсан байв. Байв гэдэг нь би тэр үед ариун цэврийн өрөөрж 6 аяга пивноосоо дундалчаад гарч ирсэн юм. Ингээд оройн 20 цагийн үед гэрэл муутай эхүн үнэртэйч хотын төвийн баг шархан газарт ганцаараа үлтгэн тэрэ.
Харимаар байвч дахиад уумар санагдаад болтгүй. Гэхдээ ганцаараа болохоор нэг тиймэрхүү. Танилынхаа эхнэрийг хань татах гэхээр ажилдаа үнийг уруу татах нь соёлгүй үйлдэл. Тэгээд ч бүсгүйг өлегтэй сайн танихгүй, хамтууг санал тавилаа чи юу ч гэж бодох юм билээ гэж бодонгоо сайх санаагаа хураан далдын далд нууж өргөв. Булангийн ширээнд хижээл насны хоёроор ямар нэгэн чухал зүйл ярилцсан сууцгаана. Ямар ч байсан надад хань болох хүмүүс биш нь тодорхой байсан юм. Гэвч дахиад уух хүсэл тэнгэрт тултал оргилоод байсан тул өөрийн ирэхгүй нэг пив гэж хэлжгээд нүдэн хэсэг зур чимээг усуулаа. Удалгүй ширээн дээр хоосон шилэн аягуулан шилтэй шингэн зүйл тавих чимээнэр нүдэн нэвэл ширээний эсрэг талын улаан хүрэн хамбон буйдан дээр нэгэн бүсгүй сууж байв. Хизээ ирж суусныг мэдэхгүй. Гэхдээ би тийм ч удаан нүдэнээгүй. Ихтэй л 2 минут болов хэмээн тооцоолж амжив. Хар өнгийн бие барьсан хоолойтой цамц мөн л хар өнгийн савхан банзал өмсөж. Эгмээ давсан хүрэн өнгийн шулуун ус, ур тавдар хүзүү, шөвгөр цагаан нүртэй юм. Монголд мянгараа байдаг энгийн л нэгэн эмэгтэй. Царайлаг гэж хэлэхэргүй, хөөхөн бол бүрч биш. Гэхдээ хараа зуухад боломжийн эмэгтэй юм. Би түүн рүү гайхсан царайгаар харлаа. Харцаараа гайхаж байгаагаа илэрхийлэх гэсэн санаатай юм л да. Харин тэр царайнда ямар нэгэн өөрчлөлт гаргасангүй бага зэрэг нэв хийлээд. Уучлаарай, гайхсан байх тийм үү? Чамайг татгалзахгүй гэвэл хамт сууж болох уу? Хэмээн асуув. Урд өмнө нэмэгтэй хүнээс ийм санал хүсэлт сонсож байгаагүй би бага зэрэг тэнэгэлдсэн ч өөрийн мэдээлгүй толгойд өгчхөв. Ерөнхийдөө тэр эмэгтэйн санаачилгад өртөж яриа үйл хөдлөлд нь автсан гэхүүд. Уух юм дээлдөв бодис им виагра хийгээд нэг газар аваачин дээрэмдэж тондог хүмүүсийн нэг бол яана гэсэн бодол хаанаас ч юм тархинд цагилгаан шиг жирвэлзэн орж ирэхэд бодол санаа онцгой өргөд явчихлаа. Гэхдээ тийм байлаа ч одоо нэгэн өнгөрсөн. Учир нь үйл явдал хизээний эхэлж гэлээ. Ерөн тэгээд дими балай мургуулan бодох дадал багаас надад байсан зүйл. Ээлдэв хэрэг төвөгт орохгүй, дарвсан зодон зохионоос хол байх гэсэндээ аливаа зүйлийг хэдрүүлэн бодож түүндээ итгэн зайлс хийдэг өөрийн аргатай байсан юм. Гэхдээ энэ бол бага насны нэг ёсондоо эртний явдал. Энэ удаа багаас амиа хоохолдог байсан эртний арга болох хэтрүүлэн төсөөлж боддог бодол ирсэн нь энэ байв. Тэгэхээр тухайн цаг үедээ ашгаа өгсөн ч одоо бол хэрэггүй болсон хамгаалтын ханаа нураах нь зүйтэй гэж шийдсэн нь тэр л дээ. Баарны эзний эхнэр нуруулаг эмэгтэй шинхэн танилын маань урд 50 грамм виски тавихтаа над руу урд хожид харж байгаагүйгээр анхааралтай харах нь өмнө нь хэн нэгэн эмэгтэй хүн дагуулж ирж байгаагүйгээс болсон байхаа гэж би таав. Учир нь түүнийг би төдийлэн сайн мэдэхгүйч над руу тэгж харж байснаас тэр биз. Би аягта пива өргөөд түүнтэй тулахыг хүсгэд тэр ч урайлгахан хундагтайгаа тулгаад ширээн дээр тавихаас өмнө вискинээс нэг балгав. Хүүхнүүд ихэндээ дарс суудаг, хатуу юм уувал заавал нэг зүйлээр даруулдаг гэж боддог надад түүний уух барил нь сонирхолтой санагдав. Тэр ямар нэгэн даруулгагүй, мөсөөр шингэлээгүй вискиг балгахдаа өчүүхэн шарвайсангүй. Бид хоёр өөр өөрсдийн уух юмнаас нэг балгацгаав. Бүсгүй дахин үг хэлсэнгүй, дуугүй л байх юм. Би ч бас ус болгосон мэт чимээгүй суусаар. Үнэндээ юу ярих, хэрхэн яриа эхлүүлэх эв дүүгээ олохгүй байсан юм л да. Гэхдээ энэ дүнсгэр чимээгүй байдал удаан үргэлжилсэнгүй, ашгүй бүсгүй яриа эхлүүлв. Хундагныхаа ирмэгийг долоовор хуруугаараа тойруулан имэрэг хөдөлгөөн хийнгээ. Ингээд чи өнөөрөө завтай бол надтай хэсэг хамт байлцаад өгөөч гэж гуйх гэсэн. Ээлдэв юм битээ торолтой. Зүгээр л хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байгаа юм л та. Гэж хэлэхдээ эргэлзэж тэнэгэлсэн шинжгүй тод ойлгомжтой байлаа. Дургүйцэх шалтгаан надгүй. Тэгээд чи нэгэнтэй хэлж гисэн харилцаа шүү дээ. Надад асуудал байхгүй. Гол нь би сайн ярилцагч биш л дээ. Ярилцахаас илүү сонсдог төрлийн өнгөхүүд гэвэл тэгвэл бүрчсэн хэрэг гэв. Чамд л болж ивэл надад асуудал алгав гэж хэлээд пивнасаа би дахин нэг балгав. Уг нь түрүүхэн жаахан халамцаад
Өнөөх гайтай хурлын талаар санахаа болж яг сайхан таарч байсан бие сэтгэл буцаж ирүүлчихэд дуугаагүй хүн шиг болчихов. Гэхдээ хурлаас хэд дахин илүү сонирхолтой хүнтэй хамт сууж байгаа нь элдв бодлыг сатааруулна. Бүсгүй хараарсан жижигхэн зүнхнээсээ тамхи гаргаж асаагаад над сар байв. Би түүний тамхинаас суглан асаалаа. Ногоон маарал боороо байв. Бүсгүй тамхи донжтой сурж утааг нь бүрнхий хэлбэрээр үлээж үзүүлв. Тэр ярьж иглэхэд би ч хичээнгүйлэн сонсохын тулд суудлаа засан шар аригнаасаа томхон балгаад бэлэн байдал шилжив. Надад хүмүүстэй адилхан энгийн амьдрал байхгүй л дээ. Энгийн гэдэг нь бусад шиг л амьдрал гэсэн үг. Юу гэх юм бэ? Ханилж нийлсэн бол үр хүүхэдтэй болоод амьдралын төлөө ажиллаад нэг тиймэрхүү хөөхөд. Надад тийм амьдрал байхгүй гэсэн үг. Би нөхөртэй суугаад 3 жил болж байгаа. Чи их нэртэй юу? Батлуулж нэг гэрт ороогүй ч үерхэд 1 жил болж байгаа найз бүсгүй бол би. Найз бүсгүй чи хартай юу? Хавтар хартай бол бишээ. Ганц нэг удаа тиймэрхүү аран шин гаргаж л байсан байх. Гэхдээ олон биш. Ер нь яг барьцтай санах зүйл алгав. Тэгвэл чи? Би ч бас хар интерес хол хөндөй хүн. Гэхдээ үнэхээр асуудал үүсвэл яахыг мэдэхгүй байна. Өөрийгөө ч эмэгтэйгээч тэр шүү дээ. Тэгвэл манай нөхөр хартай. Зүгээр ч нэг энгийн хар биш. Тэрийг чиний төлөө хонгор минь харвал амьдралд байдаг л асуудал гэж тайлбарладаг. Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ хар тийм ч аятай таатай зүйл биш байхаа гэж бодож байна. Бүсгүй үлдсэн вискигээ хүнтөрч дуусгасныхаа дараа юу гэж түүний хардалт энгийн биш гэж би хэлсэн дээ. Тэ. Энгийн биш гэхэр чи яг юу гэж ойлгож байна? Сайн мэдэхгүй байна гэж би асуултаас нь болтов. Бүсгүй баруун хөлөө зүүн хөлтэйгөөр давуулан ачаад. Тэр намайг эрэгтэй хүнтэй харддаггүй юм. Тэгвэл эмэгтэй хүнтэй. Гүдээ ер нь хүнтэй харддаггүй. Би түүний үгийг юус ойлгосонгүй. Хавар болж сэтгцэн өөрчлөлттэй хүмүүс элдв байдал үүсгэн энд тэнд болохгүй үг үйлдэл гарган явдаг тухай мэрсээр сонсч л байсан. Арай тийм хүнтэй таарчаагүй байгаа гэж болгоомжлон байв. Гэхдээ юугүй бүсгүйг тэгж бодох нь хэтэрхий бүдүүлэг. Ер нь тэгээ тийм байлаж би тэрийг нь дүгнэж цэгнэх хэрэггүй гэж бодонгоо өөр хувилбаруудыг хайж эхлэв. Ашгүй нэг шин санаа төрсөн нь элдв секс тоглоом сэлт байхаа гэсэн санаа. Тэгвэл насан туршидтын хиймэл тоглоом гэх мэт зүйлтэй харддаг юм уу? Хэмээн асуулт хариултын тэмцээнд оролцоод сүүлчийн боломжийг ашиглаж байгаа хүн шиг итгэл муутайхан асуувал. Ерөнхийдөө төгч өнөө. Гэхдээ бас л биш. Төгсөн гэдэг нь ямар нэгэн амьтай зүйл биш ээ гэдгийг зөв таалаа гэсэн үг. Тэр ярьж байхдаа баруун гараа өргөн зөөгчийг дуудаж амжив. Хэрвээ яг одоо тэр ороод ирлээ гэхэд бит хоёрын талаар ганц ч муу хэлэхгүй. Чамтай танилцаад халуун дулаа яриа өрнүүлж өнөөдрийн уух юмны бүх тооцоог хийх байх. Тэгээд эвэн дарвуулаа чамтай мөнгө олох элдв санаа ярилцаж цаашдаа найзууд байх санал тавина. Тэр тийм л хүн. Гэхдээ тэдгэр үйлдэл бүр үнэн. Худлаа биш шүү, үнэн. Тэр энэ үгийг хэлэхдээ хүч оруулан арай чангаар хэллээ. Зөөх чирмэгц шилэн ундгаа өгөөд дахиад 50 грамм гэж хэлээд шин тамхи асаалаа. Асаасан тамхиныхаа утааг мөн л түрүүжин шиг цагиргалан үлээгээд. Тэр тийм л сайн хүн гэд над руу ихцлэн харлаа. Надад түүнд хэлчихээр эвтэйхэн орчин ном мэдэрсэн үг олдоогүй тул мөн л чимээгүй сун түүний ярьж иглэхийг хүлээхээр шийдэв. Тамхин талдаа орох үед за тэгэхэд сонирхолтой байж чадв. Эрүүл хэсэг нь эргэлзээтэй эми мяранга ямар ч дараалгагүй виски уудаг ийм эмэгтэй хүн тийм ч их биш байх шүү гэж хэлжгээд чангаар хөхрөн энэх үедээ тамхи унтран үсээ янзалж амжив. Түүний хэлсэн сүүлийн өгүүлбэр ерөнхийдөө үнэн тул би дэмжиж байгаагаа илэрхийлэн толгойд өгөхөд энэх ч иданга. Тэгвэл нөхөр чинь чамайг юутай харддаг юм бэ? Хэмээн анхудаа өөртөө итгэлтэйгээр асуулаа. Бүдэнтэй, ортой, зурагттай, вантай, шалтай, номын шүгэтэй. Түүний үгэнд би гайхширч өргөлөө.
Тэр үнэхээр сэтгцийн асуудалтай бололтой. Энэ хачин яриа цаашаа үргэлжлэх нөхцөлгүй боллоо гэж бодонгоо байж боломгүй хэмээн өөртөө сонсогдох төдий шивнэвэл. Тийм ээ, байж боломгүй. Хамгийн сүүлд гэхэд өнөөг л аягтай минь хардсан. Гэхдээ би юм хэлсэнгүй. Учир нь ухаан санаа зүсэн зүйлэр холилдоод авах юмгүй болчихсон юм. Тиймээс ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр үргэлжлүүлэн сонсох нь л зүйтэй байлаа. Бүсгүй дугрууга унжиж ирсэн хэсэг үсийг чихнийхээ хойгоор хийгээд. Надад жаахан охин байхдаа авсан нэг аяга байдаг юм л та. Джон Ленноны царайг таталбар хэлбэрээр зурчихсан. Гэхдээ түүнийг мэдэхгүй юм бол ойлгохооргүй. Ар зурвс том амартай ганцхан Винцер загварын дуграг нүдний шилэн л түүнийг гэж танигдуулдаг. Би тэр аягыг автагаа хамт Английн Ливерпул хотод явж байхдаа авсан юм л та. Миний хамгийн хайртай зүйлс юм аа нэг. Хамгийн хайртай гэдгийг чи ойлгож байгаа үстэй. Хамгийн шүү. Би түүний их захгүй их хардалтыг дэвчиж байсан ч аягыг минь хан руу хитэн хэсэг болтолн шитгэд төвчээр тасарсныг ойлгосон юм да. Одоо л түүнийг ойлгож эхлэв. Маш ихээр ойлгож хамт харамсаж байв. Түрүүхэн учир замбраагүй холилдоод байсан бодол санаа минь цэгцэрч овоо цэлмэд ирхэн тэр. Энэ хооронд зөөгч түүнд вискиг нь авчирч өгöd буцлаа. Түүний нүдний аяга нулимсаар дүүрч удалгүй хацрын даган урсаж эхлэв. Тэр энэ удаад хундагтайгаа нэг юмсгаагаар хөнтрөөд. Тэгээд л би энд байж байна. Хэн нэгэнтэй ярилцах гэж. Ярилцаж байж зовлонгоо нэмгэлж чадах юм болов гэсэндээ л хэмээгээд уртаар санаалтав. Хүнд ямар нэгэн үнцэнтэй дагуурс гэж байдаг. Надад ч бас мэрсэр зүйл бий. Тийм зүйлээсээ хаагцад залах үнэхээр хүнд. Би ч бас ийм зовлон амсаж явсан хүний хувьд чамайг ойлгож байна уу? Гэхдээ ганц өөр зүйл байгаа нь хардалтаа суулж энэ үйлдэлүүд гарна гэдгийг л хачиргалтай юм. Тийм ээ, хачиргалтай. Юу гэхээ мэдэхгүй байна л та. Гэхдээ түрүүн хэлсэндээ цээж нь тэглээд байсан тэр их гомдлоо хэн нэгэнд ярих шаардлагатай байсан. Тэрийг гүйцэлдүүлж чадлаа. Энэ л надад хангалттай. Би түүний яриаг дэмжин энэ эмсгэлэг хаядлаа. Бүсгүй суудлаа заасан эвтэй хэн байрлал аваад. Хэрвээ боломжтой бол эндээ санттай гарч болох уу? Өөр газар очие гэж юу? Яг ч тийм биш л дээ. Энэ тухай ярил удах байх. Юуны талаар вүлээ? Дахиад сэдв байгаа хэрэггүй. Сэдвч шилтэй. Хэрвээ чи зөвшөөрөл өнөөрөө би чамтай унтмаар байна. Гэхдээ би сандарч мэгдсэнгүй. Ягаад ч юм түүнийг иймэрхүү зүйл хэлэх болов уу гэж хүлээж байсан мэт. Гэхдээ шууд зөвшөөрвөл амтгүй юм шиг санагдаж. Би одоо харилг болохгүй нэ. Найз өхөн маань хүлээж байгаа. Намайг оройтоход үргэлдэ. Жинхнээсээ харын асуудал босч магадгүй. Асуудалгүй. Надад өөр хүн олдох байх. Яг вэ эр хүнтэй уулзралгүй удах байх гэсэндээ л чамаас асуучихлаа. Амиа бодлоо гэж бүгдээрээ зайлшгүй шалтгаанд уучраас л асуучихлаа. Хэмээн түрүүчийн хийгээд давтан хэллээ. Эхний удаа баахан шалтгаан тоожсон тул энэ удаад дахин нэг удаад автаад юу гэх вэ гэж бодоод. Гэхдээ бүрч боломжгүй зүйлгүй л дээ. Найз өхөө ээж аваандаа байж магадгүй гээд залж өргөлөө. Үерхдэг бүсгүй маань намайг хүлээж байгаа гэдгийг анханасаа худлаа байсан л та. Тэр нэмсгэлэн дөрвөлж босоод лангуун дээр очиж тооцоогийн гадуур хувцас өмсөд гарч одов. Би ариун цэврийн өрөө орчхоод түүний араас гарлаа. Бодсончлон тэр намайг хүлээж байв. Бид хоёр алхасаар өнөөх баарнаас холгүй байх хямдхан буудлын өрөө хөлзлөн ороод угаалгын нундгийн үнэртэй цагаан хэрэгсэл бүхий гар хийцгийн модон ортой өрөөнд хос цагас болон хоёрнтоо шумбан зингсэн юм. Ямар ч нэмэлт хачир онцгой зүйлгүй загаснаа тулалт. Тэр үүр цайхын алдад босож шүршүрт орж бие хатаанга. Сайхан байлаа залуу минь. Учир зүггүй хардалтын дунд биеийн жаргалыг бүр мартаж орхиж баярлалаа. Дахиад уулзахгүй байх. Гээд надаас хариуж сонсолгүй гарч удсан юм. Санамсаргүй хажиргалтай тэр нэгэн учрлаас хойш хэд хоног өнгөрөөд байлаа. Хурлаас хурал гэсээр дахин сэдэгхэн хөвд ядарч төлцсөн би гэртээ зурагтын сувг эргүүлж хөвдтөл нэгэн таагүй мэдээ явсан юм да.
Хотын төвийн хуучны байрны дугаар давхрын дугаар тоотоос эрэгтэй эмэгтэй хүний хоёр цогцос олдсон бөгөөд гэр бүлийн хос байсан нь тогтоогдсон байна. Нас бараад 10-аас 14 хонсон байж. Анх уршин суугчдаас ирүүлсэн 29 тоо тайлаас эвгүй үнэр гараад байна гэх гомдлоор цагдаа нар очжээ. Улмаар хаалгыг нэвдэж дотог шорон нөхцөл байдлыг тодруулсан ба хэргийн газрын үзэлгийн эхний дүгнэлтээр эхнэр нь аягны хэлтрхий бүхий хурц зэрэгтэй зүйлээр нөхрийнхөө хоолой тус газар нь зүсэж амнасыг хохирогод өөрөө их хэмжээний нойрны юм амиа хурлсан байх магадлалтай гэж албаны хүмүүс мэдгдлээ. Гэхдээ эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна гэв. Мэдээгээр ам алдсан хосын нэр гадаад дүр төрхийг тодорхой хэлээгүйч би түүнийг гэдгийг түүрдэх зүйлгүй ойлгосон юм. Яагаад ч юм түүнийг өрөвдөж хайрласангүй. Харин ч болох зүйл болсон мэт хүлээж авлаа. Үхэх өдрөө хүлээн эмнэлгийн орон дээр хоног тоолж байсан нэгний амьсгалын аппаратыг салгажээ гэсэн мэдээ шиг санагдав. Тэгэхээр би түүнийг ийм зам сонгохыг мэдэж байсан гэж юу? Магадгүй хэл юм. Живживэ завнаас өөрийгөө амьд авч гарах гэж оролдсон олон аргын нэг нь түүний надтай уулзсан уучрал байсан. Надаас гадна өөр ирчүүдтэй ч уулзсан болов уу? Уулзсан байлаач хэнэн ч түүнийг живживэ завнаас гарахт нь тусалж чадсангүй. Завживхийг эргээс харж зогсон аврах ямарва дөрвтэй үйлдэл хийсэнгүй. Бүсгүй хэлснээр нэг өдөр чадах чинээгээрээ биеийн жаргал идлүүлсэн дээл жаахан тайвшрав. Элдв халдлагын тэрийг төсөөлөн бодож бүсгүйд итгэлгүйгээр хаяад явсан бол дэндүү амиа удсан хэрэг болох байсан нь үнэн юм аа хэмээн бодлоо. Өөтэй ч гэсэн надаас хүссэн сүүлчийн хүслийг нь биелүүлсэндээ сэтгэл өөдрөг болж байлаа. Гэхдээ тэр оройн түүний хэлсэн яахав эр хүнтэй уулзралгүй уудах байх гэсэн дээл чамаас асуужглаа гэсэн өгүүлбэр сонирхолтой санагддаг юм. Хямдхан буудлын пөдхөн өрөөнд уучрал амсгийнхаа өмнөхөн эр хүнтэй уулзрахгүй удах байх гэдэг үг үрд явах гэж байгаа хүний үг гэхэд дэндүү өөдрөг биш гэж юу? Уг нь амиа хорлох биш гайхал нөхөртөө ямар нэгэн зүйл хийчгээд шоронд орохоор төлөвлөсөн байж болох уу? Гэтэл аимшигт үйл явдлын дараа зүрх сэтгэл нь дийлэлгүй амиа хорлсон. Гэхдээ энэ бол ердөө л түүний тэр орой хэлсэн ганцхан өгүүлбэрээ сургуулan бодсон миний л бодол. Учир нь айл бүрд байдаггүй нойрны юм ам авч явах хэмжээгээр тэднийд бэлэн байсан. Тэгэхээр бүхнийг төлөвлөсөн болохыг ч илтгэж болно. Юу тач тэр амиа югүдэх замыг сонгосон нь үнэн. Нэрийг нь жүүл мэдэх эмэгтэйд хартай нөхөр нь эд зүйлтэй хардан зовоож сэтгэлийн их дарамтыг үзүүлсээр эцэстээ үгүй болсон хос ховор хов тавил. Та яг одоо Ганагийн суухтай хамт байна. Гэрлэлтэд сулж олон ярианы шалтгаан болморгүй. Тийм болохоор би энэ гэрлэлтийг огтхон ч хүсэхгүй. Таанч түүний талынхан заавал хурим хийнэ гэж зүтгээд байгаа нь үнэхээр шаналгаатай байна. Чи ойлгож байгаа үстэй Монгол ямар вүлээ? Ямар гэж? Жижигхэн шүү дээ. Бараг бүх хүн өөр хоорондоо танил. Үгүйдэл холын садан төрлийн хүн байдаг. Тэгээд тэр нүцгэн биеэ хүнжлөөр далдлан босож тамхисаагаад ариун цэврийн өрөөнд оров. Би түүнийг дагуулan харсаар. Юу гэж? Миний байгаа байдал юу илээ? Тэгэд ч би гэрлэлтийг тийм сайхан зүйл гэж боддгоо. Яагаад? Олон шалтгаан биелдэ. Жишээ нь миний хамгийн дотны хүн үгүй болчихсон юм. Өгчихсэн. Энэ үгийг хэлэхдээ түүний гар бага зэрэг салгалж, тамхи ойр ойрхон сорж эхлэв. Харамсалтай байна. Тийм ээ харамсалтай. Уг нь энэ хорвоогийн хамгийн инэрэнгүү, хамгийн өхөөрдөм, хамгийн гэгэн хүн байсан. Чи хэний тухай ярьж байгаа? Миний төрсөйгч. Уучлаарай. Зүгээрээ. Гэхдээ уг нь өдийд аз жаргалтай амьдарч явах ёстой.
28 наслахта хизээч сэтгэлээр унаж, хизээч муу зүйл бодож байгаагүй. Боломжийн царай гайхалтай дэгжин байдал хувцсны гоё сонголт үтгээл. Тэр манай гэрийн сорн гэрэлтүүлэгч наран байсан. Миний одоогийн дүр төрх хувцсны сонголт байгаа байдал эгчийн минь л муухан хуулбар. Өдийд байсан бол 39 байх байлаа таанч. Гэж хэлэхдээ нулимсаа барьж дийлсэнгүй. Тэр дахиад тамхиас сагаад харамсалтай новшин гэрэлтээ суулаад амиа оруулчихсан. Суухаас өмнө бурхны төрхтэй байсан тэр чөтгөр гэрэлснийхээ дараа үнэн төрхөө үзүүлж миний сайхыг чи 3 жилийн дотор амьд өгтөл болгосон. Сэтгэлийн тэнхээтэй тул таал гадагшаа тэр нэг бараг мэддэхгүй байсаар нэг л өдөр явчихсан. Яаж амиа оруулсан бэ? Гэж асуухтаа би золтой л дуу алдчихсангүй. Сувда нулимсаа арчин санаа алдаад нойрны муучихсан. Энэ үгийг сонсоод миний зүрх зогсож тарих юм бодож чадахгүй гацах шиг болов. Эргэтнүүд өөрийн үүргийг гүйцэтгэж чадахгүй болж нэг ёсондоо үгсэн мэд болох шиг. Амьсгалж ухаас хээч мэдэрч чадахгүй болох нь тэр. Амаа хагас ангаалттай чигээрээ байгааг ч анзааргасгүй байсангүй. Би ерөн төрсөн цагаасаа хойш ингэж хамаг идэрхтний гацаач үзээгүй байх. Энэ байдал 2 минут орчим үргэлжилэхэд сувда үг хэлсэнгүй. Энэ бүр шаналгаатай. Сувда ямар нэгэн зүйл хэлэхгүй тамхиас орсоор. Ашгүй сая тамхиа дуусхан ишийг нь хаяад гоожуурын усаар амаа зайлчхаад өрөөнд буцаж ирээд орон дээр сув. Миний гацсан бие хөдлөхгүй болсон ч эрэх биш оюун санаа минь хөдөлж байгаа тул хамаг хүчээ шавхан байж эрүүгөө хөдөлгөөд ингэж асуула. Нөхөр нь яасан бэ? Гэж асуухтаа хариултыг сонсож зүрхлэхгүй юм шиг санагдан чихээ тагламар, нүдэ анмар, ер нь хариултыг сонсолгүй гараад гүймэр санагдавч би таг гацчихсан тул боломжгүй. Чадах ганц юм нь амаа ангаан ухаангүй хүн шиг түүн рүү гөлий ихэл байла. Сувда цээжээрээ ороосон хүнжлүү задлан биесээ нөмрүүлэн хэвдэх цуураа. Саяхан залуу охинтой суугаад үр хүүхэдтэй болсон гинлээ. Тэгтээ тэр навш яаж явах надад хамаагүй. Ийм болохоор л би гэрлэлтэй сайгаад байгаа. Гэхдээ өөрийн мэдэлгүй би уртаа сурц санаа алдав. Амьсгаа аажмар биеэс харж гэлхийн хэрээр ямар нэг далдын хүчнээс суллагдах мэд суларч байгааг мэдрэв. Ээлдэв зүйлгийнхээс илүүтэй ангаахын хилээр булчин жангарчихсан нь тэр байх. Булчин суларч би эрэхтний чөлөө тө захирах боломжтой болж ирэхэд би түүний нүд рүү ихцлэн хараад хэрвээ итгэлгүй байвал гэрэл хэрэггүй дээ хэмээн чин сэтгэлээсээ хэллээ. Тэр ч бас миний нүд рүү ихцлэн харсан чигтээ. Баярлалаа. Тэрэн ч тэр ах. Тийм ч болохоор би маргааш төр зур эндээс явах гэж тасалбар захилчихсан. Гол нь хэн нэгний дэмжлэг хэрэгтэй байсан. Тэрэн чи боллоо баярлалаа гэд уруул дээр минь үнслээ. Бид дахин ингэр зөрүүлсэнгүй. Хоёул босож ховцослаад түүнийг эргэн эртэл уулзалдахгүй учраас салах ёсуулгаж удаан гихч нь үнсэлцэв. Сувда нэмсгэлэн. За түр баяртай. Чамтай хамгийн сайхан байдаг шүү гэд гарах гэхэд нь би чамд нэг бэлэг авсан юм гэж хэлээд хөрмнийхээ алааснаас хайрцагтай жижигхэн кофений аяг гарган түүнд өглөө. Хайрцгийг тэр дорн задлаад. Гайхалтай. Би Beatles тэгж их сонсод байдаггүй ч энэ зураг Lennon-ы зураг болохыг мэдэн шүү гэд нэмсгэлээд. Маш их баярлалаа. Үүр татгалнаа. Бас төлбөр аваагүй бүх уулзалтын төлбөр болог гэлээ. Тэр өрөө Сувда намайг машинаараа гэрд хүргэж өгсөн юм. Явах зур бид элдэв зүйл ярилцсан. Гэхдээ юуны талаар ярилцсанаа тодорхой сандаггүй. Ямар ч байсан дандаа сайн сайхан зүйлийн талаар ярилцсан юмдаг. Гэрийнхээ гадаа буугаад түүнийг сүүлчин удаа харснаас санаж байна. Сэлхний шилээ буулгаад баяртай гэж хэлэхдээ өнөөх аяга надад харуулад нөгөө гарынхаа 2 хуруугаар зүрхэн хэлбэр үүсгэн инээмсгэлсэн юм. Сүүлчийн тэр уулзалтаас хойш одоо 2 жил өнгөрчээ. Сувда бүх нийгмийн сүлжээгээ идэвхгүй болгоод хаашаа ч юм алга болчихсон. Тэр энэ дэлхийн хаа нэгтээ өнөөх ажил хэрэгч хувцас өмсчихсэн. Жижигхэн нэрвэхэн шивээсээ нуус хийгээд
аз жаргалтай амьдарч буй үз. Би түүнийг жаргалтай байгаа гэж төсөөлдөг. Ховд тавилан ирээдүйд тохиох үйл явдал хийгээд ямар нэгэн зүйл үүсэж бий болохыг бидэнд урдчлан мэдээлдэгч харамсалтай нь бид түүнийг олж харахтаа мэдэрч хүлээж авахтаа маруухан. Хэдэн сая дөхөөноос ганцыг барьж чадвал их юм. Тийм ч болохоор бид ирээдүгээ хизээж төсөөлж чаддаггүй. Зөвхөн мөрөөдөж чаддаг. Харин тэр хоёр бүсгүй л өөр. Өөр гэдэг нь тэд зөвхөн мөрөөдөх биш төсөөлж чадсан. Ирээдүйд өөрсдөн тохиох зүйлсийг харж чадсанараа тэд ижилхэн. Бурханаас заяасан мэдрэмж ашиглан хөв тавилангаас илгээсэн олон сая дөхөөноос хамгийн чухал дөхөөг алдалгүй барьж чадсан ховор хүмүүс. Улмаар дөхөөг уншиж ойлгоод эцсийн шийдвэрээ гаргацгаасан. Хөндлөнгийн хүн харж дүнгэнэхэд буруу мэт санагдах боловч өөрсдийнх нь хувьд хамгийн зөв шийдвэр. Ямар нэгэн муу зүйл болохоос өмнө хамгаалалтын ханаа босхон урдчлан сэргийлж чадсан. Муу зүйлсийн хамгийн дээд өргөл нь бүхнийг орхиод зүгтах биш. Бас үхэлж биш. Харин үхтэл шиг амьдарч эрх чөлөөгүй ханын дунд зовхол муу зүйлсийн оргил. Совда нар шингэхэд дургүй. Тиймээс тэр оргуу хоосонд шингэхийг бас зүгээр л муу зүйлээс зүгтсэн. Тэр үргэлжлүүлэн амьдарч өөртөө талархан буй. Харин нэрийг нь мэдэхгүй ч тэр нэг өдөш сэтгэлийнхээ гүн рүү над таялж байсан бүсгүй огтор үед шингэн уусахаар шийдсэн. Зөрөгтэй, яруу тунгалаг, сэтгэл сэргэм, цэгц шулуун шийдвэр. Одоо бидний харилцаа зөвхөн оюун ухаан дотор л оршдог. Тэдний гараас атхийгээд боломжгүй. Тэд оюун бодол дотор минь надад хандан баяртай гэж хэлдэгч би үргэлж тэдэнд сайн уу гэж хэлдэг юм. Тэднийг би үрд явуулж чадахгүйгээ ойлгосон юм да. Зохиолч чин зөргийн халиун надтай үлдээж номноос. Тэд зохиолыг уншиж эвлүүлсэн Ганагийн суваг 2026 он. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нугаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.